Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 72 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний ихтгэлтэнд панда байна. What lies behind us and what lies before us are but tiny matters compared to what lies within us. Henry Stanley Haskins. За тэгэхээр өнөөдрийн манд перцептийг хэлсэн Henry Stanley Haskins гэж хэм байсан бэ гэд хэдүүлээ сонирхоод үзье. Тэрээр 1875-аас 1965 оны хооронд амьдарч байсан Америкийн хөрөнгийн брокер, зохиолч, эссе бичигч байсан юм байна. Тэгээд дэлхийд даяар хамгийн их буруу хаягдлагддаг нэгэн алдартай ишлэлийг хэлснээр түүхэнд үлдсэн байт юм байна. Тэр ишлэл нь яг өнөөдрийн бид нарын нөгөө перцепт бидний ард юу байгаа, бидний өмнө юу байгаа нь бидний дотор юу байгаатай харьцуулахад өчүүхэн зүйлс юм аа. За энэхүү ишлэлийг хүмүүс Ralph Waldo Emerson болон Henry David Thoreau эсвэл Oliver Wendell Holmes зэрэг Америк алдартай сэтгэгчдийнх гэж байнга андуурдаг. Гэвч энэ нь Америкийн нэгдсэн улсын Конгрессийн номын сан болон утга зохиолын төвчөс судалсны эцэст Haskins-ийг жинхэнэ зохиогч нь мөн болохыг аль биесээр баталсан байт юм байна. Түүний уран бүтээлийн карьер гэх юм бол Meditation in Wall Street гэх 1940 онд түүний хамгийн алдартай ном хэвлэгдэж байсан юм байна. Тэгэд хамгийн гол нь энэ ном нь өөрөө зохиогчийн нэргүүгээр хэвлэгдэж исэн. Бөгөөд энэ ишлэл нь энэ номонд багтсан байт юм байна. За тэгэхээр бид нарын урд болон ард байгаа зүйлс бидний дотоод байгаа зүйлстэй харьцуулахад өчүүхэн жижигхэн зүйлс юм аа гэх. Ер нь бол нөгөө нэг урд болон ард байгаа зүйлс гэдэг нь нэг утгаар хэлэх юм бол нөгөө нэг өнгөрсөнд болсон зүйл болон ирээдүйд болох зүйлс нь бидний өнөөдөр яг ямар байгаатай харьцуулахад үнэхээр хамаагүй. Яагаад гэвэл бид нөр өнгөрснийг өөрчилж чадахгүй. Эсвэргээрээ бид ирээдүйг нөгөө яг ийм юм болно гэж ингээд зөгнөж хэлж чадахгүй. Тэгэж бодохоор яг өнөөдрөөр ингээм амьдрах нь хүний амьдралд үнэхээр чухал юм а гэдгийг бас нэг тодорхой хэмжээгээр ойлгуулахыг хүссэн ишлэл юм болов гэж асуудж байна л да. Гэтэ бас тэгдэг штэ. Өнөөдрөөр ер нь л бид нар барагтай л амьдрдгөө. Ингээд нэг дийлэн хүмүүс ингээл ярьдаг зүйлс ч юм уу хийдэг үйлдэлүүдийг харахаар ингээд байнгын яарсан за одоо энийг ингэчих юм бол болох чинь одоо яг энийг ингээл гэдэг. Одоо жишээ нь өнөөдөр ингээ гудамжаар явж хахад нөгөө эсэлтийн ерхий шалгалтаа өгч байгаа. Нөгөө хүүхдүүд амар их гадуур явж байгаа. Тэгээд тэднэрээ болохоор яг за одоо энийг ингээл дуусгачих юм бол гэл яг нэг тийм бодолтой гэл нөгөө шалгалтаа өгөөл дуусаал нэг санаа амраал. Гэтэл яах вэ гэхээр нөгөө дараагийнх нь юмнууд нас байгаа. Одоо тэгэл тэр сургуульд ороод бүртгүүлчихвэл тэгээ тэр сургуульдаа тэнцчихвэл гэл. Гэтэл бид нар яг тухайн мөчөд одоо ингээд нөгөө нэг багхан ч гэсэн би энэ шалгалтаа өгөөд дуусчихлаа. Би өстө мундаг байлаа шүү гэд нэг өөртөө хитгэн минутын тий эсвэл бол түүний гэр бүлийнхэн ч гэсэн миний хөвгт өстө мундаг байлаа гэд яахгүй. Тийм нэг багхан нэг цагийг ингээ өөртөө гаргаагүйгээсээ болоод гинэт нөгөө нэг ийм нөхцөл байдалд хүрч болно л да. Нэг юмны араас ингээ улаарч гүйж хагаад яагаад энэ зүйлийг анх эхлүүлсэн гэдгийг мартаж орхидог нэг тийм зүйлс нэлээ байдаг. Тэгээд яг нэг тийм нөхцөл байдалд хүрэх гол шалтгаан ингээд өнөөдрөөр ингээ амьдраагүйгээс асуултаа. Яг за ингээд олон хүмүүсээс хэрэг ингээ асуувал та өнөөдөр өглөө яг юу хийсэн бэ гэх. Хэрэг тэх юм бол яг нөгөө олон үйлдэлэнд автагддаг хүмүүс бол би ингэсэн ингээд хариулж болно. Гэтэл зарим хүмүүс өглөө юу хийснээ мартдаг. Эсвэл өчигдөр яг юу хийжсэн аа, 7 хоногийн өмнө яг юу хийжсэн аа мартчихдаг. Тэр маань юу вэ гэхээр тухайн нөхцөл байдалтай яг тухайн цаг мөчтөө ингээд амьдраагүй тэрийг ингээ нэг юу хэмдэ хэсэгхэн зур тэр нь ингээд яста ухаан гомш ингээ яваад өнгөрцөө. Тэгэхээр нөгөө нэг
нөгөө талаараа ингээд амьдрал чинь бас жоохон сонирхолгүй болж эхэлнэ. Тэгээд хүн яаж нөгөө аз жаргалыг мэдэрдэг вэ гэхээр би аз жаргалтай байна гэж ухамсарласнараа аз жаргалыг мэдэрдэг. Тэгээд би өмнөх бас подкастуудаа хэлжсэн. Энэ сонголт танд байдаг болохоор энэ хүү сонголтыг хийх багахан ч гэсэн хүчин чармаалтыг гаргаарай гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.